Зочид бэлэн болсон байна. Та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Та хоёр маань суугаад хөвчөө зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг ортуулаад тухтаа суугаарэ. За тэгээ өнөөдөр манай зочдоор Хаан банкны бүтээгдэхүүний маркетингийн газрын захирал Ган Чимэг, за мөн Ori Studios компани гүйцэтгэх захирал Батоёнаар ирсэн байна. За тэгээд бид цаг үе маш сонирхолтой тэгээ намнаа хит хоёроос мэдээллүүдийг цаг тухайд нь өгч байсан. Энэ одоо сэдвийн талаар ярилцах болно. За та хоёртоо өглөөний мэндийг дахин хүргэе. За танай нэвтрүүлэг үзэгчдэд бас өглөөний мэндийг хүргье. Баярлалаа. За тэгэд бидний сүүлд бол мэдээллийг өгөөдөөсөн гайхалтай зүйл болвол энэ жил 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа, Ori Studio-д явуулж байгаа хүүхэд болон гэр бүлийн тэгээ цагийг өнгөрүүлэх гайхалтай дурсамжийг өгж байгаа Ori Winter Park-ын талаар ярилцах болно. За тэгээд Ori Winter Park-ыг ерөнхийдөө та дахин биднэрт танилцуулаач гэж хүсэж байна Батоён захирлаас. Өмнө одоо яг нөгөө студид терминалынхаа студид дээр болохоор Ori Studios үүсгэн байгуулагдлаа. Тэгээ улаан арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэж ярьжсэн бол тэдний нэг нь болсон одоо яг ингээд бидний нэрмжит брэнд ивент болсон Ori Winter Park бид нэр ингээд энэ жил 2 дахь удаа зохион байгуулж байна. Тэгээд хүүхдүүдийн яг амралтын зориулаад өглөө улирал дээр ингээд олон очиж үзэх газрууд ер нь бол хомс байгаа гэдэг. Тэгээд дээрээс нь ер нь бол нөгөө байнгтай байснаас ингээд нэг агаарт гараад тэгээд хүүхдүүдээ гэр бүлтэйгээ цагаа өнгөрүүлэх ер нь тиймэрхүү газрууд нэлээд хомос байж байгаа. Тэгээд бидэд нодон хамгийн анх одоо яг энэ нэг яг ийм зүйлүүд хэрэгцээтэй байна гэдгийг нь олж харсан учраас ер нь бол хүүхдүүдэд зориулаад арга хэмжээгээ зохион байгуулж байсан. Энэ жилээс бид хэд ингээд хүрээгээ уламд хийлээд нодон илүү одоо ингээд арай бага насны хүүхдүүдэд зориулагдсан байсан бол энэ жил бүр яг гэр бүлээр очиод бүх өглөөний самбалд орой хотол тэг хязгааргүйгээр тоглоом дээр тоглоод гэр бүлэрээ гоё хөвгчлөлтэй цагийг өнгөрөх тийм боломжтой ер нь бол Ori Winter Park нээсэн байгаа бидэд. Тэгээд энэ жилийн тухайд гэх юм бол бид нэлээд олон газар хэсгүүдээ болохоор зоончлоод нээсэн байгаа. Тэгээд тэр нөгөө бүсчилсэн байна тийм ээ. Тэгсэн. Бүсчилсэн гол шалтгаан нь болохоор нөгөө айлын гэр бүлийн хүүхдүүчүүд ингээд бага цахуулаад ингээд хоморцсон. Тэгэнгүүт ингээд жоохныхоо тоглоом яхан тоглодоггүй ч юм уу, хичэн тоглодоггүй ч юм уу тий. Тэгээд тэгчих гээд байдаг. Тэгэхээр нөгөө нэг зоон болгон дээр бүс болгон дээр ингээд нөгөө насны ангиллаар одоо өөр ялгаатай байдлаар бид хэд ерөнхийдөө бүсүүдээ ялгаруулж өгсөн байгаа. Одоо жишээлбэл нөгөө бага насны хүүхдүүд бол угаасаа л нөгөө өсөр чараагаал тоглоол гулсаал тэр нь өөрсдөд нь айгүй их тийм гоё ажиргал бэлгэлдэг болол тэр хүүхдүүдэд зориулаад тэр тоглоомуудыг бэлэн болгоод зураг суужсэн ч тэд нэр айгүй тийм ажиргалтайгаар зурдаг байхгүй. Тэгээд тэнгүүд нөгөө нэг арай жоохон өсвөр насных болоод эхлэнгүүд нөгөө хэд мань илүү юм танин мэдгүй шин чанартай тоглоомуудыг тиймэрхүү тоглоомууд тэр илүү сонирхолтой байдаг. Тэрэндэн зориулаад бидэд шимтэг компанитай хамтраад гоё сайенс зоныг бий болгосон байгаа. Тэгээд шинжлэх ухааны тэр хэсэг дээр ер нь нөгөө нэг хэрхэн одоо нөгөө оюухан нэг гэлэн гэж нөгөө нэг танин мэдгүй талаас нь ингээд задлах уу гэдэг байдлаар тоглоомуудыг бидэд угаасаа бэлтэж тавьсан байгаа. Тэгээд астрологтой илүү гоё хольж одоо тоглоомуудаа бэлтэж тавьсан. Тэнгүүд ах нар ихчнэр тэ арай л ингээд өсвөр насныхан болоод ирэхлэнгүү тэр хүмүүс бол илүү юм дижитал суурьтай тоглоомууд тэр илүү дуртай. Тэгээ Mobile Legends гэдэг юм уу, PlayStation гэдэг юм уу те. VR тэ дрон хэсгээ сурах энэ гэдэг чинь бол тэдний бол айгүй юутэй хүсэж байгаа зүйлүүдийн нэг. Тэгэхээр яг нөгөө тэнцээ очил Ori Winter Park дээр хүн болгон өөрийнхөө дуртай зүйлүүдээ хийн. Тэгээд гэр бүлүүдээ эвлэг хуулруулаад ингээ хүмүүс ингээ очиод бүр амар ажиргалтайгаар тоглож байгаа нэг хэсэг байгаа. Тэр бол ингээ physical age-ийн хэсэг байгаа. Тийм. Тэгэнгүүт яг нөгөө саяны хэсэг монголчууд угаасаа physical age-аар яг амьсгаллаа шүү дээ тий. Тэгээ тэр болгоныг хийж үзмээр дуршмаар санагдчихсэн. Тэгээ яг тэрэндэн зориулаа бид хэд яг гэр бүлээрээ оролцож болдог. Хүүхдүүдээ ингээ бас туршиж үзүүлж болдог. Тэгээ яг нөгөө нэг бишрээд жүхтэй дэсэн нөгөө одоотойгоо адилхан тэр нөгөө нэг тоглоомуудыг тоглоод юм шиг байх. Тийм. Тэгэж болох боломжтой хэсгүүдийг гаргаад өгсөн байгаа. Тэгээд эцэгчүүд маань угаасаа ингээ нөгөө өглөөс оройртол баг байх боломжтой учраас угаасаа хоол уух зүйлүүд нь шаардлагатай байгаа. Тэгээд эдгээр зүйлүүдийг ч гэсэн бид хэд ингээд ер нь бол бэлдээд нэг дор ингээд ороод гараад орой хүртэл ингээд тоглоход ямар ч үс үед харгүй дээрээс нь ядархааргүй цанхааргүй өстөргүй тийм байхаар л бидэд бодож ер нь бол төлөвлөж хийсэн. За тэгээд энэ жил бол Ori Winter Park-ыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор нэлээд олон байгууллагууд тухайлбал одоо Хаан банкныхан маань дэмжиж ажилласан. Тэгэхээр нөгөө хүүхдэд зориулсан арга хэмжээ байгаа учраас ер нь бол байгууллагууд маш дуртайгаар ингэж оролцож ирсэн. Тэгээд энэнийхээ талаар бас манай хаан захирал маань илүү гоё нэрээ ярих бах тий. За тийм.
За Ори Винтер паркын талаар эхлээд биднэрт Ористуудаас ирж танилцуулга хийсэн. Тэгээд хүүхдүүдэд чиглэсэн ийм гоё арга хэмжээ, маш том юм бүтээн байгуулалтыг хийж байгаа. Тэгээд ялангуяа энэ шинэ жил хүүхдүүдийг өсөн үлээдэг шинэ жилийн баяртай уялдуулаад дээрэс нь хүүхдийн сурагчдын амралтаар яг тохиолдуулсан ийм гоё олон өдрийг хамарсан ийм том арга хэмжээ зохион байгуулж байгаа. Биднэрт маш их талархалтай санагдаад энэ дээр хамтарч ажиллах шийдвэрийг гаргаад ингээд ажилласан байгаа. Тэгээд яг нөгөө хүүхдүүдийн амралт таарж байгаа учраас хүүхдүүдээ гэр бүлээрээ агаар салхинд гаргаад тэгээд нөх хотоос зайдуу утаанаас хол очоод агаарт гаргангаа дээрээс нь ийм гоё том бүтээн байгуулалтаар ороод зочлоод маш олон төрлийн бүх насныханд зориулсан зөвхөн хүүхдүүд гэлтгүү эцэг эхчүүд нь хүртэл цагийг бас ингээд гоё өнгөрүүлэхээр дээрээ ингээд юутай кино театртай гэх мэт гэр бүлээрээ өнгөрөх маш гоё дурсамжуудыг бүтээх юм гоё бүтээн байгуулалт толсонд нь бид нар маш их талархалтай хандж байгаа. Тэгээ энэ дээр ингээ хамтарч ажиллаж байна. Та бүгдийн хамтын ажиллагаа ялангуяа хаан банктай тий ямар одоо холбоосоор хамтарч ажиллаж байгаа вэ? Жишээ нь одоо карт ч гэдэм үү бас яг энэ та бүхдийн үйлчлэгээтэй холбоотой бас давуу талууд ч гэдэм үү байгаа болоо Ори Винтер парк дээр тий. За яг манай банкны бүүтээр зочлоод очих юм бол хүүхдүүдэд маань яг хүүхдүүдэд чиглэсэн манай банкны бүтээгдэхүүлчлэгнүүдээс ингээд танилцуулга хийгээд шууд онлайнаар ингээд тэр тухайн бүтээгдэхүүнээ авах боломжтой байгаа. За жишээлх юм бол хаан банкны яг нөгөө хаан банк маань анх бүр 2005 оноос эхлээд хүүхдийн мөнгийг тарааж эхэлсэн. За яг нөө засгийн газраас хүүхдүүдэд чиглэсэн ийм тэтгэлэг олгож эхэлсэнтэй холбоотой ингээ хаан банк маань Монгол улсын өнцөг булан бүрт одоо байгаа салбар нэгжээрээ дамжуулаад 900-аад мянган хүүхдүүдэд ингээд хүүхдийн мөнгийг тарааж эхэлсэн. Энэ бодлого маань анх нь болохоор хуримтлалтай хүүхэд гэсэн хөтөлбөрийн хүрээнд хийгдчихсэн учраас бид нэр энийг одоо яг цааш дөрвөлжлүүлэхээр 2006 оноос боловсрал хүүхдийн ирээдүй гэдэг хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байгаа. За энэ бүтээгдэхүүн маань болохоор үндсэн зорилго нь хүүхдийн боловсрал болвол тухайн хүүхдийн ирээдүй юм а. Тухайн хүүхдийн ирээдүй гэдэг маань улс их орны маань ирээдүй бидний ирээдүй учраас хүүхдийнхаа боловсралд нь бүр төрсэн цагаас нь эхлээд хуримтлал бий болгоод анхаарад ингээд цаашд ирээдүйг нь ингээд бат найдвартай байлгахын тулд ийм хуримтлалын бүтээгдэхүүнийг бий болгосон. За энэ бүтээгдэхүүнийг бид нэр 2023 оноос эхлээд бас онлайнаар эцэг эхчүүд маань онлайнаар хүүхдийн мөнгөний дансаа нээгээд давхар энэ хуримтлалтай онлайнаар холбох боломжийг бий болгосон байна. За тэгснээрээ мэдээж өөрсдийнхөө нөгөө засгийн газраас өгж байгаа мөнгийг шууд хуримтлуулах боломжтой. Дээрээс нь эмээ өвөөгөөс нь одоо ээж аав ахын дүүсээс нь өгж байгаа бэлгийг бас тэр дансандаа нэмээд хуримтлуулад яваад ах юм бол 18 нас хүрэхэд нь одоо ингээд ирээдүйд нь боловсролтын санаа зовхоргүй хуримтлалыг бий болгосон байдаг учраас ийм бүтээгдэхүүнийг бас тэнцээ бас танилцуулаад борлуулж байгаа. За дээрээс нь бид нэр хүүхдийн санхүүгийн боловсролд чиглэсэн хүүхдийн карт тийм гэдэг карт байгаа. Энэ картыг болохоор 7-оос 17 насны хүүхдүүд маань ашиглах боломжтой. За мөн л эцэг эхчүүд нь өөрсдөө интернет банкаараа онлайнаар хүүхдтэй захиалаад шууд өгөх боломжтой. За ингээд захиалангуудаа хүссэн хаягтаа одоо хөргүүлээд авах, үнгүү хөргүүлээд авах юм боломжтой карт байгаа. За энэ картын маань давуу тал нь гэх юм бол онлайнаар захиалаад авахаас гадна хүүхд одоо өөрийнхөө мөнгө өрөнгийг зөв захиран зарцуулах те санхүүгийнхаа боловсролд бас багч гэсэн өөрөө ингээд туршаад туршлага суугаад ингээд яаж зөв зарцуулах ёстой юм бэ гэдэг одоо мэдгэдэгхүүнийг авах юм боломжтой карт байгаа. За дээрэс нь тухайн картын бүтээгдэхүүн маань жил болгон маш гоё хөнгөлөлт урамшуулалтай аянуудыг зарладаг байгаа. За жишээлх юм бол хүүхдийн баяраар болон одоо хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой бас яг нөгөө худалдаа авалт хийдэг хичээлийн хэрэгсэл бүтээгдэхүүн хувцас худалдаа авахтай зориулсан одоо энэ байгууллагуудтай бид нар хамтарч ажиллаад хөнгөлөлттэй аянуудыг зарладаг. За яг нөгөө сүүлийн 3 жилийн хугацаанд бид нар яг том мэдээлэл аваад үзэх юм бол нийтдээ 6000 орчим тин карт ашигладаг хүүхдүүд маань 125 сая орчим төгрөгийн хөнгөлөлт урамшууллыг шууд эдэлсэн гэсэн том мэдээлэл аваад тэгэхээр тийм нэлээд хүүхдүүдэд маань хэрэгтэй яг амьдралтанд хэрэг болох үз карт байгаа. Ори Винтер парк дээр тэгэхээр бас бүүт нь бас ажиллаж байгаа юм байна гэд ойлгочиход болох нь тийм ээ. Хаан банк маань болохоор хөдөө орон нутгийн амьдарч буй хүүхдүүдэд зориулаад бага сургуулийг байгуулах босон гэд сонссон. Тэр талаар та дурдвал.
За хаан банк маань манай хаан банкны гүйцэтгэх захирал маань нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн үндэсний элчээр ажилдаг байгаа. За тэгэхээр мэдээж хүүхдүүд рүү чиглэсэн маш олон төсөл хөтөлбөрүүдийг одоо ингээд хэрэгжүүлж ажилдаг. За энэний одоо хамгийн сүүлийн тод жишээ гэх юм бол яг энэ нөгөө багын баг сургууль гэдэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За энэ хөтөлбөр нь болохоор яг судалгаагаар үзэх юм бол нийтдээ 36,000 орчим хүүхэд яг ийм гэрээсээ хол одоо яг нөө сургуулийн боловсрол эзэмшихийн тулд 9 сарын хугацаанд аав ээжээсээ хол гэр бүлээсээ хол ингээд дотор байранд амьдраад тэгээд ийм сурах одоо эзэмших одоо сургууль сурахын тулд одоо ингэж амьдардаг байгаа. За тэгэнгүүт яг 1575 баг Монгол улсад байдгаас 44-т нь яг юм багын баг сургууль байдаг гэсэн тоо мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ тоог бид нэр өсгөхийн тулд энэ тоо өсснөөрөө ер нь хүүхдүүд минь гэр бүлтэйгээ ойрхон эцэг эхийнхээ хажууд гэрээсээ сургуультаа явдаг ойрхон зайд ингээд сурах боломжийг бүрдүүлэх юм байна гэд. Тэгээ энэ дээр бид нар нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон боловсролын аймтай хамтраад одоо энэ төслийг санхүүжүүлж оролцсон байгаа. За тэгээд Увс болон Ховд аймагт бид нар 2 багийн баг сургуулаа яг стандартын түвшинд олон улсын стандартын түвшинд нийцэхээр энэ сургуулийн байгууллагыг барьж байгуулад одоо яг багш сурагчид маань амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. За араас нь Сэлэнг болон Төв аймагт бас дараагийн сургуулиудын маань барилгын ажлууд явагдаж байгаа. Одоо удахгүй амжилттай нээлттэй ихээр ажиллаж байна. Гайхалтай байна. Эргээд хэдүүлээ бас Ори Винтер паркийн талаар бас ярих юм бол тий өнгөрсөн жил хийж исэн. Тэгээд манай Ори студиос бол гайхалтай том бүтээн байгуулалт болсон байдаг. Тэгээд өстой хүлээн авалт, шоу, арга хэмжээ бүх зүйлийг зохион байгуулах боломжтой. Та бүгдийн хувьд яагаад заавал өвлийн улиралд тий хүүхэд рүү чиглэсэн ийм гайхалтай одоо Ори Винтер паркийг хийхээр болсон бэ? Сая хэлсэн л дээ одоо хүүхдүүд одоо өвлийн улиралд чөлөө цагаа өнгөрүүлэх газар хомс байна гэдгээс бас өөр нөгөөтөгөр бас очиж байгаа хүүхдүүд маань ямар одоо сэтгэгдэлтэй байна. Та нар бол хамгийн ойр ажиллаж байгаа хүмүүс байгаад байгаа тийм ээ. Ори Винтер парк бүр яг Ори студиосын хамгийн анхных нь арга хэмжээ байхгүй юу? Тэгээ бид эдийн бүр ингэж нөгөө бэлэгшээж бүр анханасаа зохион байгуулсан арга хэмжээ нь болохоор хүүхдэд зориулсан бай гэдэг тийм зүйлүүд байсан. Тэгээд яг бүх төрлийн арга хэмжээ угаасаа хийгдэж болно. Тэгээ бид нэр одоо ингэ шоу арга хэмжээ ч юм уу эсвэл ингэ хүлээн авалт цагаалаад хүлээн авалтууд бүх төрлөөр нь хийх боломжтой гэдэг. Гэхдээ нөгөө энэ зүйлүүдийг эхлэн ингээ яг хүүхдэд зориулсан тийм гоё гэгээлэг тийм арга хэмжээ байгаасаа гэдэг тийм хүсэл сонирхол байсан. Тэгээ тэрнийхээ өрөөнд хамгийн түрүүнд санаачилж ягаад бий болгож гаргаж ирсэн ивент маань угаасаа Ори Винтер парк. Тэгээ ер нь жил нөгөө нэг хүүхдүүд ирээд ингээд нэг тоглоод инээлдээ тэгээ баярлаад яг үнийг хэлгээд өглөөсөн цагт ирээд ингээд нөгөө жоохнууд чинь 9 цагаас хойш юу 6 цаг хүртэл тоглолцсон хэрнээ бүр хүчин дуустгүй энерги дуустдаггүй тэгээ бүр ингээд гарахтаа ээж аав нь явъя гэ гуйгаад тэгээ нөгөө хэд маань баг ойлаа гардаг. Тэгээ бид нөгөө хамгийн сүүлд төлбөр дээр ингээд нөгөө хувцас нүсэлээ за баярлаа ахи заавал ирээрэй гээл тэнгүү тэгнэ гэдэгтэй уйлаад баг авч гарч явдаг байхгүй. Тэгээ гэрлүүгээ харих замдаа ихийг нь баг ингээд унтаа явж байгаа нөгөө зарим нэг хэрэглэгчтэй маань ингээд нөгөө сторинаас харж ярих юм бол за яг гүндэ машиндаа суугаад тэгээд ядарснаа мэддэг гэдэг. Тэгэхээр нөгөө нэг яг тэр арга хэмжээний туршил Ори одоо ингээд Ори студиос маань яг нэг юм хүүхдийн гоё цангинсан инээд хөрөөр тэгээд баахан хөгжилтэй хүүхдүүдтэй гэр бүлэрээ ингээд нэг юм тэмцээн уралдаан зохиогоо тэгээд энэ нэг юм аз жаргалтай баяртай байгаа тэр мөчүүд бол ингээд дүүрэн байдаг. Тэгээд дээрэс нь энэчлийн тухайд гэх юм бол бидэд нөгөө байгаа зоон болгон дээр тоглоом болгон дээр эсвэл ингээд эцэгчүүд нь байгаа оршин байгаа тэр хэсэг болгон дээр ингээд нөгөө зураг авахулсан ч гэсэн турсамжтайсэн тийм гоё юу байгаасаа гэж хүссэн. Спотууд нь байгаасаа гэж хүссэн. Тэгээ тийм болохоор ер нь бас нөгөө орчныхаа чимэглэлийг ч гэсэн хүмүүс яг нэг юм ороод нэг юм үлгэрийн орчинд орсон юм шиг мэдрэмж аваасаа гэж айгүй хүссэн. Тэгээд яг үнийг хэлэхэд эцэг хүүхдүүдээс илүү эцэгчүүд орчоод өөрсдөө амар инспайр хийж байгаа. Вау. Өөртөө үлгэрийн орчмоор. Миний хүчтэй тийш явж би л болоо. Өөртөө амар инспайр хийгээ зураг авахулцаагаад ингээд сторид оруулж ирээд байгаа. Тэр нь бас ингээд айгүй аз жаргалтай гоё мэдрэмж өгдөг. Яг үнэ гоё санагдаж байна. Нэг очиж очно. Нэг сарын 10-нд
хүртэл ажилласан. Аха. Physical Asia гэж сая та ярьж штэ. Тэгээд тэрэн дээр бас нөгөө гэр бүлүүд одоо тухайн өдөртөө ингээд өөрсдийнхөө рекордыг тогтоогоо. За тэгээд хамгийн сүүлд нь хамгийн шилдэг гэр бүлийг тогтооно гэсэн нэг бас зүйл явж исэн л да. Энэ талаас дэлгэрэнгүй яриул тийм ээ. Аха. Одоо нөгөө эцэг эхчүүд зөвхөн өөрсдөө нөгөө хүүхдүүдтэйгээ тоглохоосоо гадна ахаад цуг очсон байгаа эцэг эхчүүдтэйгээ бас ингээд тэмцээн оролдоон зохиож байгаа. Хүүхдүүд нь бүжиглж тэмцээнд оролцоод эцэг эхчүүд нь болохоор яг ингээд бүр гэр бүлээрээ тэмцээлдэж ингэж нөгөө Physical Asia дээр асууж байгаа байхгүй тий. Тэнгүүд нөгөө хэд маань бүр ингээд бүр амар улаарын дээр тэмцээн дээр ингээд оролцож байгаа. Тэгээ өдөр болгоно юу агаад арга хэмжээгээ бид нөгөө гэр бүлүүдийнхаа дунд зохиогоод тэгээд шилдгээ 1 сарын 10 дотруулъя гээд 10 гэр бүлийг бид нар угаасаа ахиж урьж агаад тэгээд шалгарсан гэр бүл нь хамгийн гоё нь шалгарсан гэр бүл нь бүр яг гэр бүлээрээ зогтаа тий тэр л зочид бодол дээр нэг хоног амрах тийм хэмч гэж агин. За тэгэхээр яг ингээд Ori Winter Park зөвхөн тоглоод дуусах биш гэр бүлээрээ бүр яг алаан болно. Өдөр болгон бүр амар юм болж байгаа. За хамгийн баг хүнтэй байхад нь Батбаян захирал надад мэдэгдэж болох уу? Би очиод нэг өдрийнх нь одоо шилдэг гэр бүл болоо тэгээд тэрэндээ тодорхой юм бол 1 сарын 10-нд одоо 10 гэр бүлийг цуглуулна гэсэн үг үү? Тэгнэс үг. Би тэр 1 сарын 1-ээс эхлүүлээд ерөнхийдөө юунд яасан? Тэмцээнүүдээ яг зохиогоод эхэлсэн. Тэгэхээр ер нь 10 гэр бүл шалгараад тэгээд тэр гэр бүлүүд маань хоорондоо ахиж өрсөлдөө шилдэг шалгаруулаад шалгарсныг мань надад тэр л зочид бодол тас тэр өдөр их гоё амархан гоё фантастик. Тийм тэр гоё. Хүүхдүүд баг баярлахаас илүү хоорондоо тийм эцэг эхчүүд нь баг тэр өсөлтөөнийг харуул бүр амар. Ялангуяа нөгөө Physical Asia-г үзсэн хүн болгол нэг цаанаас алив би нэг үзчихье миний дотор бат нэг инх өргөл байна гэж. Миний дотор бас нэг инх өргөл биш дээ гэж хэлгээд. Тэр бөөн сэтгэлийн хүчтэй хүмүүсээр хэрэгэрч. Үзчихмээр санагдаад болдгоо тий. Тэгээ сэнийх бол нэлээд гоё юм байна. Тэгээ ер нь хүмүүс маань нэлээд их оролцож гинөө те ер нь өрсөлдөөн бүр нэлээд ширүүн байна. Яг тэр нөгөө нэг юуны үеэр бол Physical Asia гэр бүлээр оролцоо тэр үеэр бол хүүхд нөгөөд гэхгүй те ингээ бүгдээрээ эцэгчүүд нийлцэн тэгээд өстой хоорондоо өрсөлдөөл амар гоё яагаад байгаа. Тэр өстой айгу гоё өдрийн одоо яг нөгөө нэг хүмүүсийг хүлээж аваад оролцдог хэсгүүдээ нэг нь. Гоё юм байна. Тий түрүүний хэлсэн одоо хаан банк бол одоо ингээ манай нэг ивент гэж байгууллагад энийг өөр бас ахаад бид нартай хамтарч ажиллах нэлээд олон байгууллагууд байгаа. Ерөнхий ивент гэхээр VNG Travel гэдэг компани маань оролцож байгаа. За тэгээд дээрээс нь Миг даатгал Дэлбэ гэд шимт за би дутуу хэлжээж магадгүй гэхдээ маш олон байгууллагууд байгаа. Тэгээд тэдгээр байгууллагуудын нэрмжид бас тэмцээнүүд өдөр болгон зохиогдож байгаа. Тэгэхээр ингээл янз төрөл бүрээр хэл хүүхдүүд нь гарч ирсэн нэг өрсөлдөөл аав ээж нь гарч ирсэн нэг өрсөлдөөл ингээл өрсөлдсөн хүмүүс. Багаар нэг болол нэг соолоор үзэл тэ. Зөв сонирхолтой гоё үзэгтэй л ах нь Ori Winter Park тий. Ганчмыг захирлаасаа асуумаар санагдлаа л да. Хаан банкны бүтээгдэхүүн маркетингийн газраас ер нь цаашдаа ямар үйл ажиллагаануудыг та бүхэн хийхээр төлөвлөж байгаа вэ? Нийгмийн хариуцлагын хүрээнд за мөн одоо хүүхд рүү чиглэсэн үйл ажиллагааг та бүхэн болвол тогтмол маш одоо үр дүнтэйгээр хийдэг шүү дээ. За би тэгэд ер нь бол жил болгон маш олон аянгуудыг хийдэг. За энэ жишээнд дурдах юм бол 1000-аас тэг гээд одоо нөө зам тээврийн ослыг бууруулахтай амралтай. Жилд 1000 орчим хүүхэд зам тээврийн ослд өртдөг гэсэн юм харамсалтай тоо мэдээдэг. Энийг бид нэр тэг болгож бууруулах зорилготойгоор бас жил болгон аян хийдэг. За сүүлийн жилүүдэд болохоор яг нөгөө сургууль болон цэцэрлэгийн ойр орчмын замуудад бид нэр хурд хязгаарлагч тавих, за хүүхдүүдэд цацруулагчтай буугуулж тарах, за нөгөө замын дүрмийн талаар мэдээлэл өгөх цуврал видео контентуудыг хийх гэх мэт маш олон ажлуудыг хийж байгаа. Тэгээ нийт 7000 орчим хүүхдэд бас энэ аянда хамруулсан байгаа. За өөр маш олон арга хэмжээнд хийж байгаа. 2026 онд бид нэр бас нөгөө одоо DigiPay гэдэг аппликейшн залуучуудад гаргасан. Энэ аппликейшныхаа хүүхдэд зориулсан хувилбарыг гаргахаар төлөвлөө ажиллаж байгаа. Энэ нь болохоор яг нөгөө хүүхдүүд маань өөрсдийнхөө санхүүгийн юг өөрсдөө хянах боломжтой, картынхаа үлдэгдлийг харах боломжтой, хуулган харах боломжтой гэх мэтчлэн. За тэгээд найзууд руугаа бэлэг илгээх, ээж аав руугаа нэхэмжлэх хэлхийх юм маш олон гоё боломжуудыг бүрдүүлсэн юм аппликейшнийг хийхээр бас бид нэр төлөвлөлөд ажиллаж байна. Тэгээд жил бүр хийгддэг ажлуудаас үргэлжлүүлээд хийгээд явах болно. Гайхалтай. За Батбаян захирлаасаа асуумаар байна. Одоо ингээд 5 өдөр тий Ori Winter Park маань ажиллаад үүд хаалгаа хаах гэж байна. Харамсалтай гэдэг шиг тий. Яагаад чи ингээд Ori Winter Park бол өстой хүүхдүүдийн хүсэн үлээдэг нэг ийм одоо өвлийн сезоны үеэр тий хүсэн үлээдэг ийм парк нь болчлоо л да. Тэгэхээр та бүгдийн хувьд бас энэ жилийнхаа дүгнүүл тий ер нь эргэжил бас Ori Winter Park-а ер нь ямар хуу төлөвөөр харж байгаа вэ?
жоохон хугацаа богинохон байна гэдэг зүйл ярьж байна уу? Бүгд ярьдیں۔ Бүгд ярьдیں۔ Тэгээ яг 1 сарын 11-нд л ирдیں۔ Эцэгч энэ юу тоглоомын төв хаана байна гэж бодож ирнэ. Тэгээ тэр үед нь яг ингээ манайх бүр шал өөр газар болсон ингээд сууж байдаг. Тэгээд аль 6 сард ч гэсэн ингээ хүүхдүүдэд аваад эцэгчүүд ирсэн ээ. Нөгөө энд нэг тоглоомын төв байдаг гэсэн тэр наан байна гэж орж ирдэг. Тэгээ ер нь л хүмүүсийн хувьд болохоор яг нөгөө Ori Studios гэдэг кино үйлдвэрлэлийн одоо ийм павильон гэдгээс илүүгээр баг хамгийн анх нөгөө хийцэн хүүхдийн ивентээр буюу тэр нөгөө парк хүүхдийн парк гэдгээрээ аюух мэдэгдээд байдаг. Ер нь тэгэл жил болгон бидэд ингээд илүү гоё сайжруулад илүү гоё өргөн царгууртай болгоё гэж хүсэж байгаа. Тэгээд энэ жилийн тухайд маш олон одоо нөгөө нэг дүүргүүд маань өөрсдөө ингээд гадаа коток ч юм уу тиймэрхүү зүйлүүд нь гаргацсан байсан учраас бид яг мэнжлийн хувьд бол дандаа дотор байрлалтай тоглоомуудаар яг ингээ нөгөө юугээд үргэсэн, студид үргэсэн. Тэгэхээр яг хүүхдүүд бол яг ингээд гадагшаа гаралгүйгээр яг дотор ингээ сайхан тоглож байгаад буцгаар тэгж бидний төлөвлөсөн. Гэтэл эцэгчүүд маань нэгэнд ирсэн болохоор гадааж гармаар байна, доторч гармаар байна. Ер нь бол нисмээр байна, буумаар байна гэдэг айгүй их олон хүсэлтүүд ирж байгаа. Тэгэхээр тэрэнд нь тохируулаад бид нэр дараа жилээс эхлүүлээд дотор талдаа болохоор баг юм үчээс 2 давхартай гоё юм тоглоомуудыг бэлдэж тэгээ бас гадныхаа талбай дээр илүү гоё бас юутэй котоктэй мөсөн уулууртай энэ төр байх юм хэрэгтэй юм байна да гэж бидэд бас одоо нөгөө эцэгчүүдийн саналуудаас тийм мэдээллүүдийг нэлээд авч байгаа. Тэгээ улам сайжруулад улам өргөж одоо ингээд өргөсгөөд арга хэмжээгээ бидэд жил болгон зохион байгуулсараа болно. Тэгээ хамтрагч байгууллагатай ч гэсэн ингээд илүү гоё иргэн зарваруудыг хамтарч ажиллана гэсэн тиймэрхүү төлөвлөгөөтэйгээр л ажина. Нэрээ 2024-өөс 25 оны Ori Winter Park дээр гадаа мөсөн голхуур байсан коток гэсэн. Тэгээ би бас энэ жил бодчихлаа. Яагаад очихгүй мөртлөө коток нь байхгүй болж байгаа гэсэн. Нэр бас дотор ажиллагаандаа илүү анхаарсан, илүү креатив юм бүтээлч байдлыг харуулсан байлээ гэж бас анзаарсан. За тэгээд Хаан банкны хувьд та бүхний одоо коллаб гэдэг чинь хамтрал тий хэрхэн яаж үргэлжлэхээр байна. За магадгүй бит хоёрын нөгөө асуугаагүй хоёрын манаас хэлмээр байсан зүйлс байвал хэлж болно. За миний хувьд гэх юм бол хамтарч байгаа бүхэл байгууллагуудад маш их баярлалаа. Тэгээ хүүхдүүдийн төлөө ээж байгаа учраас байгууллагууд угаасаа айгуу сайхан дуртай ингээд нааштайгаар хүлээж авч бидний үйл ажиллагаан дээр спонсор одоо ивент тэгж байгууллагуудаар ажиллаж байгаа. Тэгэхээр бүх байгууллагуудад маш их баярлалаа. Тэгээ түүний төлөөлөл болж ирсэн ганцмын захиралтаа бас маш их баярлалаа. Бидний үйл ажиллагааг ойлгож тэгээ бас яг энэ чиглэлээ төрлийн чиглэлийн одоо үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад маш их баярлалаа. Тэгээ цааш ч гэсэн илүү дуудаа хугацаанд хадгалж ажиллах болтугай гэж хэлэх байх. Тэглэх байх уу? Бид хэд бас яг ийм хүүхд рүү чиглэсэн болон бусад зөндөө олон арга хэмжээнд дээр Ori-стууд тэгээ цааш өргөжлүүлэн хамтран ажиллана гэж төлөвлөд байж байна. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирсэн студид ирсэнд их баярлалаа. Тэгээд Хаан банкны бүтээгдэхүүний маркетингийн газрын захирал Ган Чимэг, за мөн Ori Studios компани гүйцэтгэх захирал Батуян нар байлаа. Бидэнд одоо гайхалтай бүтээн байгуулалт Ori Studios-т одоо болж байгаа Ori Winter Park-ын талаар мөн одоо Хаан банктай хамтарч байгаа хамтрлынхаа талаар бас мэдээллүүдийг өглөө хоёртай ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Ori Winter Park өшөө олон өргөжж өшөө олон жилийг хүүхдүүдэд аз жаргал дурсамжийг өгөх болтугай. За мөн Хаан банкны зүгээс ч гэсэн нийгмийн хариуцлагын өрөөнд хүүхдүүдэд чиглэсэн олон үйл ажиллагаа аянуудыг та бүхэнд хийдэгт баярлалаа. Олон зүйл дээр одоо аян дээр амжилт хүсье. За баярлалаа. 2026 онд Аз хэмбэр дүүр байгаарай. Баярлалаа. Хүүхдүүдтэйгээр